За. Одоо хүмүүс орж ирэх үү? За хоёлаа юу рүүгээ хараадах юм. За эхэлсэн байна. Давгаахаа. За ингээд та бүхэндээ сайхан амралтын өдрийн мэндийг хүргье. За ингээд Америк дахь монголчуудын эрүүл мэнд энэ групп дээр ээлжид лайва эхэлж байна. За өөрийгөө би танилцуулъя. Миний би Наранця гэдэг эмч хүн байгаа. За сүүлийн ер нь бол эмчийн мэргэжил маань өөрөө 97 он гэдэг чинь 25 баг 25 жил болж байна. За сүүлийн 12 жил ерөнхийдөө эрүүл амьдрах, эрүүл аж төрөх, эрүүл байх, хэрхэн яаж урт наслах вэ? Хэрхэн яаж идэвхтэй эрүүл байх уу гэдэг энэ тал дээр сүүлийн үед айгүйх мэдээллүүд, сургалтууд тавьж байгаа. Тэгээд энэ удаадаа би бас Америкт ажиллаж амьдардаг давгаа ахыгээ ер нь Америкт ажилладаг, амьдардаг монголчууд маш олон энэ эрүүл мэндийн талаар асуултууд асуудаг учраас энэ удаагийн лайва давгаа ахтайгаа бас орж байгаамаа. Тэгээд давгаа ахыг уурж энэ лайвда оролцуулсан байгаа. Асуултууд маш их асууж байгаа учраас бас та бүхнийг төлөөлөөд энэ эрүүл мэндийн талаар асуултууд асуухаар манай давгаа ах маань оролцсон байгаа шүү. Тэгээд давгаа ахаа та өөрийгөө нэг хальт танилцуулаач ээ. За сайн байцгаана уу? Намайг Давг Дэрж гэдэг. За би бол өөрөө бол эдийн засгийн мэргэжилтэй одоо 60 гараа явж байна. Гэхдээ бол Америкийн нэгдсэн улсад ирээд бол одоо 4 жил орчим болж байна. Тэгэхээр өнөөдөр энэ эрүүл мэндийн асуудлаар энэ Америкт ялангуяа Америкт монголчуудын эрүүл мэнд гэсэн юм групп дээр ингэж бас лайвд орж байгаадаа бас их таатай байна. Тэгээ энэ дээр бас асуух нэлээдгүй асуулт бас сонирхож байгаа юмнууд надад байна. За ер нь Америкт байгаа монголчуудын маань хувьд ч гэсэн бас өргөн дэлгэр асуух юмнууд бол нэлээд байдаг гэж би ойлгодог. Тэгээ ялангуяа эрүүл мэндийн талаар. Ийм учраас би тэр тусмаа эмч хүн орж байгаад би өнөөдөр нэг бүр их таатай байна. Тэ баяртай байна. За ингээд би сайхан байна. За баярлалаа давгаахаа. За бид хоёрыг 10 хүн үзэж байна. За манай лайв дээр за та бүхэн бас асуулт байвал асуугаарай. Манайхаа шууд лайв явж байгаа учраас асуух зүйл байвал аягүй сайн тодруулж юм асуугаарай гэж та бүхнээс хүсэх байна. За давгаахаа. За тэгэл одоо баг сайн байна уу? Сайхан хаварж гэнэ үү? Танаа наагуурчин одоо ажил төрөл юу вэ гэж эхэлдэг шүү дээ. Яг тэрнтэй адилхан за Америкчууд маань эрүүл мэндийн хувьд асуух, тодруулах юм юу байдаг бол харьцангуйгаар бол бас Америк орончин тэ одоо Монголыг одоо хүнс болон одоо юу гэдгийг агаарын тэ бохирдол багтай жаахан нэг хоолны чанар дэжгүй сайн ч гэдэг юм уу. Яг хөө манай монголчуудыг бодвол илүү их чанартай газар амьдардаг гэж би өөрөө хардаг. За тэгээд тэр дотроо ер нь бол бас өвчлөл ялцчгүй л байдаг, хаасайгүй л байдаг. Ялангуяа одоо энэ вирусын халдрууд нь шүү дээ. Вирусын халдар бол маш их одоо үнэхээр одоо цар тахалж бас хэцүү байгаад байна. Зөв танаа наагур сони байна да давгаахаа. Та аль хотоос холбогдож байгаа лээ давгаахаа? Би Сан Франциског ойролцох Фэрфилд гэдэг хотод ажиллаж амьдарч байгаа. Тэгээ яг энд бол би ирснээс хойш бас хэд хэдэн төрлийн ажлууд хийж байна. Тэгэл монголчууд маань янз янзын ажил хийж, янз янзын одоо ажил амьдралын одоо дэглэмтэй байгаа л да. Ер нь бол яг монголчуудтайгаа харьцуулахад бол энд Монголд байдаг хүмүүсийн ойлгодгоор бол энд нэг зүгээр суугаад одоо их ажил нь их амархан аргал Монголд бол тийм ойлголттой байдаг байсан шүү дээ. Америкт бол ажил нь өстэй амархан. Ерөөсөө мөнгөийг их амархан олдог аргал ерөөсөө утгаал аваад байдаг юм шиг гэдэг. Яг энэ дээрээ хөдөлмөрлөөд ингээд хөдөлмөрөө заяад энд бол амьдрахын төлөө бол өглөөнөөс өдшин бүрийн хүртэл ерөөсөө цохиролтгүй л явдаг. Монгол шиг тэгээ сайхан назгаараад гэж тэгээд явах зав байхгүй. Тэгэх юм бол амьдрал доошоо л орно гэсэн үг. Энд бол амжиргааны өртөг өндөртэй. Тэгээ ер нь амжиргааны өртөг өндөртэй. Яг боломжууд бол маш их. Хувь хүн өөрөө хичээх юм бол боломжууд бол мэдээж маш их.
Гэхдээ тэр боломжуудын төлөө зүтгэн гэдэг маань цаг наргуул зүтгэн гэсэн үг. Мгм. За тэгэл хоёр ажил нэвчлэн хийн. Хоёр одоо санхүүгийн 2-3 их усүртэй байхгүй болохгүй гэдэг үднээс зүтгэцгээдэг. За эн чин цаанаа энэ их цагаа ингэж өглөөнөөс өдшийн бүрийн хүртэл зайл оюун ухаан бие хүчнээ ингээд зориулаад зүтгэхээр цаана нэг эрүүл мэндийн асуудал бас гараад ирнэ. Яалтчгүй гарч ирдэг. За энд бол тэгэл нэг 40-45-аас дээш насны усуд бол янз янзын юмнууд үүсэж байгаа байдал ажиглагддаг. Ялангуяа би яг хөө түрүүн яриа хэлэхдээ нэг би хэд хэдэн төрлийн ажил хийж үзлээ гэсэнтэй энэ дотроос ер нь миний нэлээд сайн энийг ажигласан мэдсэн юм бол би одоо даатгалын чиглэлээр лайсенс аваад стетэсээ тэгээд энэ даатгалын чиглэлээр бас хүмүүстэй нэлээд уулзалт хийдэг. Тэгээ уулзалт хийгээд явж байгаа нэгдүгээр хоёрдугаарт манай дээр бас тэр аль биесний одоо тэр компаниудаас даатгалын компаниудаас эрүүл мэндийн байгууллагуудаас хүмүүс ирж ярилцлага хийдэг л дээ. Таниулга хийдэг, мэдээллүүд өгдөг. Тэрийг ингээ ажиглаж яхад бол ерөөсөө зөвхөн энэ Америкчуудад бол өвчин маш их байдаг. Тэр дундаа энэ сүүлийн үед энэ тэр нийгмийн судалгаагаараа тэр хавдрын асуудлууд бол аюул өргөн юм билээ. Ерөөсөө бидний толгойд бол буухгүй. Тийм хэмжээнд их урттай, тийм тархалттай байдаг. Энэ байдал нь бол тэр хоол хүнстэй, амьдралын дэглэмтэй холбоотой гэл янз янзын үндслүүд байдаг юм бэл. За энэ нийгэмд нь иймэрхүү өвчлөлийн юмнууд ингээд их хурцаар тавигдж байгаа юм чинь ялгаа байхгүй энд байгаа монголчууд эрүүл мэндэд анхаарахгүй болохгүй. Тэр дотроосоо тэгээд янз янзын хүн дээр өвчлөж байгаа юмнууд бол байдаг л да. Манай энтхийн одоо юунууд дээр монголчууд бүгд л бас группээр тавигдсан л байдаг. Одоо тиймд тийм хүн одоо ингээл хор тавдраар инглээ, энд зүрхний шигдээсээр инглээ. Тэнд сахарын хүнд өндөө биштэй бөөрийн дутагдлалд орлоо гэсэн. Одоо зан янзын л одоо өвчин зовлонгууд байдаг. Тэгэхээр бол эрүүл мэндээр нэг намар тарахгүй бол нэг олсон 5 дөрөв маань эргээл ерөөсөө нүд ирэмхийн зур энд бол өргөдөөд өнгөрөх нь бол инүүхэнд. Тий. Ийм л юм байлдгийн байлээ. Тэгэхээр Монголоос хамаагүй илүү их одоо боломжтой боловч Монголоос хамаагүй их бас эрүүл мэндэ бодохгүй болвол ардталтай энэ чинь бид нэр ямар Монголтой байдаг шиг ах トゥ нар маань ойрхон байгаа биш. Бүх юм мөнгөөр шийдэгдэн. Тэгэхээр олсон 5 дөрөв эргүүлээ салхинд хийсгэж магадлал аюул өндөртэй ийм газар юм байна л гэж би бодож байгаа. Яг хөө даатгалын олон хэлбэрүүд байдаг. Гэхдээ урьдчилан сэргийлэх асуудлууд их чухал. Хүн бодохгүй явж итэл тэгэл ерөөсөө юмд орж байгаа тохиолдол зөндөө байна л да. Үнэн. Яг үнэ. Одоо Америкт миний одоо хамаатан цаад миний төрсөн ах том ах идэг штэ хүүхдүүдтэйгээ амьдардаг. Миний найз нөхч гэсэн их амьдардаг тэнд. Олон монголчууд байдаг. Миний одоо ангаахын курсийнхэн ч байна тий одоо 10 жилийнхэн амьдрын. Зүгээр яг хандж байгаа тий одоо миний хувьд бол энэ дархлаа тогтолцоотой бол сүүлийн бас 12-3 жил ингээ ажилласан болохоор дархлаагаа хэрхэн яаж дэмжих вэ? Ямар боломж өгдөг вэ гэдэг юм асуултууд аюух асуудаг л да. Тэгээ хүний л амьдрал болсон энэ айлч орчин хаанч байсан тэгэл хүн өвддөг ийм л байгаа. Тэгэхээр ер нь Монголд бол харьцангуйгаар бас бид нар танил талаараа гүйдэг ч юм уу эсвэл нөгөө эрүүл мэндийн систем чи өөрөө харьцангуй бас хямд гэж үзэж болох гэдэг байгаа байхгүй. Хямд учраас бид нар бас харьцангуй бас гайгүй нөгөө цалин мөнгө бага авдаг ч гэсэн бас болоод байдаг. Америкт бол яг давгаахын ярьснаар бол үнэхээр өвдсөн бол тэгэл нэг үзлэг нь эмчийн нэг үзлэг нь $100 байдаг гэж би сонссон юм байна. Тэгэл одоо дараагийн юм аваад ингээд л одоо тэгэл тий им авах одоо юу гэдэг юм босод явал тэгээ яваад өгнө. Энэ бол угаасаа тэгдэг. Тэгэхээр хэрхэн яаж бид нар өвдөхгүй байх вэ? Ямар боломжууд эдгийм бэ гэдэг тал дээр манайх их асуудаг л да. Мэдээж энэ эрүүл байх гэдэг энэ өөрөө яриа эрүүл хүн гэдэг чинь өөрөө маш олон зүйл нь тэгшэрчээж өөрөө эрүүл байдаг гэж би өөрөө хувьдаа үздэг юм. Жишээлбэл тэ хоол хамгийн одоо юу гэдэг эко хоол байх хэрэгтэй. Хөдөлгөөн заавал байх хэрэгтэй. Стрессгүй амьдрал заавал байх. Одоо стрессгүй амьдралын тал дээр яриул тэгээд уучлаарай шүү дээ. Хаач одоо стрессгүй амьдрал гэж байхгүй ш. Тэгээд дээр нь бидний аюул сайн хамгаалтын тогтолцоо гэдэг нь чон шиг өвдөхгүй байх. Энэ тогтолцоог чинь хүчтэй дэмжиж идэг, барьж идэг ийм бидний өөрийн бидний өөрсдийн хамгаалдаг ийм механизмыг бид нар ажиллагаанд оруулж чадвал
үндсэндээ би одоо бас найдвартай бат өөрийгөө те урт удаан өвчин зовлонгүй те амар тайван гэр бүл маань ч гэсэн өр хүүхд маань ч гэсэн ээж аав эдэр маань ингээ сайхан амьдрах боломж өөрөө байгаа юм байна гэдгийг олж авах хэрэгтэй. Хүн заавал өвдөх ёстой ч гэдэг юм уу. Би ингэсэн учраас хүйтэн ус уусан учраас би өвдөх ёстой гэдэг байдлаар хардаг дандаа. Тийм учраас эмч миний хажууд эмч байх ёстой гэдэг байдлаар хардаг. Хизээ байтлаа л одоо хүн төрлөختөн үүссэн түүхээсээ ихлүүлээд хажуудаа эмчтэй байсан юм уу? Давгаахаа байгаагүй үстэй хажууд нь эмч Тэгэхээр тий хажууд эмч байна гэж үргэлж байна гэж байх. Ер нь бол яг өөрөө чинь саний хэлгээд тийм зөв амьдрах гэдэг асуудал айгүй том өргөн үрээтэй асуудал юм байлээ. Зөв хоолтоос гадна тэр чинь зөв ажил амьдралын тий ажиллаж амьдрах зөв дэглэм, дээрс нь хөдөлгөөн, тэгээ хооллолт. За яг ингээд ажиглаад байхад бас Америкчууд бол соёлтой, хартам өөртөө маш хайртай, хувийн соёл, хувийн тэр ухамсар талаас эрүүл мэндээ дээд зэрэгээр хамгаалдаг. Тэрний югаар ажиллаж байгаа гэхэд ерөөсөө тэр одоо эрүүл мэндийн тэр бүтээгдэхүүнүүд гэх юм уу те нэмэлт юмнууд аягүй хэрэглэдэг юм билээ. Тэр эко хоол хүнс чадвартай нь одоо бас тэр сайн одоо дэлгүүрүүдээс тэр эко хоол хүнс авч хэрэглэдэг. Тэр нь үнэтэй байдаг бас жаахан. Ердийн дэлгүүрүүд бол бодвол харьцангуй тэрнээс арай жаахан масс зориулсан тийм байдаг юм гэж боддог. Тийм ээ яг хөө зүгээр тэр үнэтэй юмнууд, эко юмнууд арай жаахан үнэтэй бас. Гэхдээ л энэ Америкчууд бол өөртөө аягүй эрүүл мэнд дээр анхаарал тийм учраас нэмэлт юмнууд аягүй хэрэглэдэг. Чухам ямар нэмэлт юм байдгийг бол мэдэхгүй. Тийм бодвол одоо витамин байдаг юм уу эсвэл нэмэлт хичээлүүд гэдэг юм уу ерөөсөө тэргээрээ өөрсдөө тэр сайхан толгор байлгах, эрүүл байлгах тийм ч учраас урт насалж ийн гэж бодож байгаа. Тийм учраас хөдөлмөрийн одоо юу гэдэг тэтгэврийн нас нь өндөр. Манай монголчуудын хажууд тэтгэврийн нас нь өндөр. Тэтгэврс гарсан мөртлөө ахаад ажил хийж идэг тийм чадвартай байж идэг. Тийм байдлаар ер нь ажиллаж байхад. Ер нь 40-50 настай хүмүүс бол өөрийгөө залуу гэж хардаг тий. Ер нь бол хөгшин хүн гэж өөрийгөө хизээч хардаг, хөгшин гэж хардаг. Юу вэ? Би бол Монголд чинь 50 настай 50 гараад ирэх чинь Монголд бол юмнаас агтлагдсан штэ. Энд бол одоо 60 гарсан байхдаа надад зүгээр би бол идэл насны хүн штэ. Тэгэхээр сэтгэлгээний хувьд хүртэл нийгэм те тэр зөв амьдрах юмда дасаад амьдралын хэв загвар ингээд ирэхээр дээрээс нь санхүүгийн тэр одоо бас асуудал зөндөө байна. Тийм учраас хөдөлмөрлөхгүй бол болохгүй. Нэгэнт л санхүүгийн эрхчлөөнд хүртсэн хүн л биш бол ердийн ажилчин хүн бол өнөөдөр шууд нэг тэтгэвртэй гараад суухад 60 нас энтерүүд энэ чинь нэгдүгээр тэтгэврийн нас биш. Хоёрдугаарт энд бол ерөөсөө эд цайхан нас. Гэхдээ л 40 гарсан улсууд за эрэгтэйчүүд энэ төр бол ерөөсөө за тэгэл ингээл хүмүүс нь бол дандаа тийм нэмэлт юмнууд их хэрэглэдэг юм байл. Тэр их сонь. Тэгээ соньч юу яг хөө тэрний их учир байна л таа гэж би боддог. Байлгүй яг хөө одоо өндөр хөгжилтэй улсууд ялангуяа Японд тэгдэг гэсэн штэ хүнийг ажилд авахта та ямар компани ямар нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг вэ? Таны эрүүл мэнд хэр сайн бэ гэдэг энэ асуултанд дээдэг гинэ одоо тэр анкетын дотор. Тэгэхээр хүнийг ажилд авахын тулд заавал тэрийг нь асууж ээж энэ хүн угаасаа эрүүл байна уу? Энэ хүн эрүүл мэндээ хэрхэн яаж хамгаалж байна гэдгийг нь харж ээж ажилд авдаг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр тий эрүүл мэндээ хамгаалах бол таны өөрийг чи үүрэг олцоод байна гэсэн үг. Тэгээд дээр нь ямар нэмэлт бүтээгдэхүүн хүн болон хэрэглэж явах хэрэгтэй. Энд бол эмийн бодис ерөөсөө ярихгүй, эм тан ерөөсөө зөмөрөө ярихгүй. Яаж хэрхэн нэмэлтүүд тэгээд давгаахаа ингэж асуудаг байхгүй юу? Одоо жишээлбэл би сүүлийн үед дархлаатай холбоотой энэ мэдээлэл сургалтуудыг маш их явуулдаг. Тэгээд энэ олон нэмэлт бүтээгдэхүүн дотроос аль нь хамгийн бест юм бэ? Ямар нь одоо сайн юм бэ? Би ургамал ногоо иддэг, би алоо уудаг, би одоо юу гэдгийг тийм ч витамин хэрэглэдэг, би тийм ч одоо шүүс цэцэг ногооны ох, тийм ч одоо үнэртүүлэгчтэй одоо дархлаа дэмжиж 9 жирийн би хэрэгэлдэг юм а. Тэгээд эндээс аль нь хамгийн сайн яаж нөлөөлөд байгаа нөлөөл нь юу вэ? Энэ дархлааны энэ олон бүтээгдэхүүн дотор ч бүр толгой өргөчөөд Америкт дүүрэн л дархлааны бүтээгдэхүүн байна. Алийг авахаач мэдхээ болчлоо гэд гих мэтэр ингэж асуудаг л да. Харин тийм би дөнгөж түрүүхэн яриагаа дуусгахын дараа ингээд өөрөө чи яриад залгахаар яваад тэмцээхэд би бодож ирсэн л та. Ер нь энэ дархлааны одоо янз янзын юмнууд байх юм чи. Би өөрөө ч бас ингээд сонирхол ингээд яваад одоо энэ актив гэх юм одоо тийм хүнсний би том тийм модуудаар ингээд үзээд нэхэд төрөл бүрээр тэр төрөөс аль нь сайн ямар нь ч юу юм ч юм уу витамин ч юм уу доторх найрлагын чинь бид нар сайн мэдэхгүй шүү дээ. Химийн найрлагатай ч юм уу одоо тэгэл
гэх мэт тэгээ бүтээгдэхүүн болгонд өөрсдөө магтцсан нэг энэ дээр нэг үгнүүд байж байна. Гэх мэтсэн тэгэхээр тэр дотроос юу хэрэглүүл зохимжтой байх вэ? Хамгийн сайн нь ядаж юу байж болох вэ гэж асуудлууд тулгарч байгаа юм л та. Би бол одоо надад бас би зүгээр ойр зурх ингээд бас юм аваад хэрэгэлдэг, зөв ч юм хэрэгжилж гэнэ үү, буруу ч юм хэрэгжилж гэнэ үү. Тэгээ бас үнэндээ бол одоо бол эрүүл байх, хөдөлмөрийн эрч хүчтэй байх гэдэг бол нэг номерын асуудал байна. Тэгэхээр одоо танаас эмч хүн оролцож байгаа яг энэ цаг үе дээр одоо ямын аль нь сайн бэ гэж яаж ялгаж салгаж мэдэх юм бэ? Одоо таны мэдж байгаа юу вэ? За энэ айгүй чухал асуулт байгаа. Энэ чухал асуултыг цөмөөрө хариулахын тулд ийм мэд хэрэгтэй. Жишээлбэл таны одоо бие махбод юу дутаад байна гэдэг айгүй чухал. Одоо энэ байгаа нэмэлт бүтээгдэхүүнүүд бүгд өөрөө өөрийнхөө үүргийг гүйцэтгэдэг, өөрийн гэсэн ажлыг хийдэг. Жишээлбэл кальц байлаа гэхэд кальц бол бидний кальцийн солилцоонд орсноо ясны бат бөх чанарыг сайжруулдаг. За жишээлбэл одоо урмал ногоо байна, тийм үү? Алоо гэдэг урмал ногоо байлаа гэдэг чинь энэ урмал ногоо голдоо ходоод гидсний замын үйл ажиллагааг дэмжиж өгдөг, хоол боловсруулалтыг сайжруулдаг ч юм уу, шингэцийг сайжруулдаг ч юм уу, тийм ходоодны шарах марахтай ажилладаг ч юм уу. Ингэдэг жишээний. За жишээлбэл Солонгосын улаан хүн орхоодоо байлаа гэхэд энэ бол ерөнхийдөө тамир дэмждэг, тамир сайжруулдаг, настай хүнд тий одоо илүү их хэрэгцээтэй байдаг ч юм уу, тий гих мэтэр. Өөрөөр хэлбэл тэр урмал юм уу, витамин юм уу, эрдэс юм уу, юу юм? Тэр юм чинь ямар ваа одоо жишээлбэл бүр ингэдэг штэ. Би омега ууж байгаа. Омега сайн гэсэн гэл ингээл зарим хүмүүс ингэдэг штэ. Тэгэхээр яг омега яг юунд нь сайн байгаад байгаа юм гэхээр омега сайн учраас би дархлаагаа дэмжих гэдэг. Омега гэдэг энэ тос чинь үндсэндээ бидний одоо судасны хан дээр тэгэлцсэн байдаг энэ өөх тоснууд нь штэ, холестеринуудыг тэрнээ голдуу ажиллаж идэг ийм юм байна ш. Тэгэхээр голдуу судасны одоо юу гэдэг нь манайхан бохирдол гэж яриад байдаг. Судасны бөглөрөлт болчдөг, бохирдолд өөх тос хоримтлагдсан энэ холестерины бляшкуудыг чинь тэр чин өөрөө засаж янзалдаг жишээний ч юм уу. Тэгэхээр бүх юм өөрийн гэсэн үүрэгтэй. Бүх одоо нэмэлтүүд өөрийн гэсэн ийм ажилтай. Тэр болгоныг одоо хамруулаад нэг доор нь ингээд энэ чи ингээд яхаар миний дархлаа сайжирчт ингээд тэгсэн байж витамин уугаад яваад байгаа мөртлөө өвдөл яваад идэг. Тэгээ би одоо аюу витамин ууд юм биш өвдөд ах юм а гэж асууад идэг. Тэгээ витамина яг ямар зорилгоор уугаад байгаа юм бэ? Таны хоолоор амарчин үнэхээр витаминлэг тийм үү? Тийм жимс ногоо одоо юу гэдгийг тэр таны витамины хэрэгцээг чи хангаж чадахгүй байгаа энэ тохиолдолд та тэр витаминыг уух ёстой. Тэрнээс витамин дутагдаагүй байхад та тэрийг ингээд дандаа уугаад байна гэвэл бас үгүй. Яагаад тэгэхээр гипервитаминоз буюу витамины илүүдэл гэдэг өвчин үүсчдэг. Гих мэтэр. Ингээд хүмүүс яг ямар үед яах гээд энийг хэрэглээд байгаа тэр нэг хүн сайн гэсэн учраас ууж байгаа нь энэ сайн гэсэн учраас энийг хэрэглээд байгаа маа гэдэг ийм ойлголт төрчөөд байгаа. Тэгэхээр үнэхээр одоо та ямар нэг юм хэрэглэе гэвэл тань тэр чи яг яаж нөлөөлөх гээд байгаа сайн мэдэх хэрэгтэй. Ихэнх дархлааны бүтээгдэхүүнийг дотор нь ингээд ангилждаг юм. Дархлаа дэмждэг бүтээгдэхүүн, сайжруулдаг бүтээгдэхүүнийг бүлэг бүтээгдэхүүнүүд байна. Дархлаа тогтолцоог сургадаг, боловсруулдаг одоо ангаахын хэлээр иммунокорреляторууд коррекц хийдэг буюу тэнцвэржүүлдэг ийм төрлийн бас энэ бүлэг ийм бүтээгдэхүүнүүд байдаг байна ш. Тэгэхээр дархлаа дэмждэг, сайжруулдаг буюу иммуностимуляторууд ийм сэргээдэг бүтээгдэхүүнүүд яг дархлааны одоо дархлаа тогтолцоонд яг яаж нөлөөлд юм бэ гэхээр энэ бүтээгдэхүүнүүд маань дархлаа тогтолцооны тижээл нь болдгийн, хоол нь болдгийн. Одоо жишээлбэл бид нар хоол идчихэж ингэж амьдарч байгаатай яг адилхан дархлаа тогтолцоо дархлааны эсүүдийг хоололдог байх нь шүү дээ. Одоо тэр урмал ногоо, цэцэг, жемс, витамин ч гэдэг юм уу ч яг юу гэдгийг тэр болгон чинь нэг одоо юу гэдгийг зүгээр энгийнээр ярихад хоол тижээл нь болоод идэх ингээ ойлгоорой. Тэгвэл нэг юм асууж гоочлаа. Яг тэгэхээр яг товчхоо хэлчих юм бол дархлаа гэж юу юм бэ? Бид нэр хүн болгонд дархлаа тэгээд дархлаа сулдарчлаа, дархлаа гэдэг. Яг дархлаа гэж юм одоо юу юм бэ? Яг товчхоо л яах юм бол. За дархлаа гэдэг чинь өөрөө дархлаа тогтолцоо. Ер нь дархлаа гэдэг маань хамгаалтын тогтолцоо. Хүний биеийг оршин байх одоо ямар ч орчинд байсан хамаагүй оршин байхад нь эрүүл байлгах
гадны нэм бактери вирусээс хамгаалах, бие дотор үүссэн янз бүрийн бас болохгүй зүйлээс ингэж хамгаалж авах ёстой им хамгаалалт гэсэн үг. Энэ хамгаалтын тогтолцоо үйл ажиллагаа нь муудаад, энэ хамгаалтын тогтолцоо гажуудаад юу ихээ мэдхээ болоод эхлэнгуут бид нар өвдөж эхэлдэг. Тэгэхээр хамгаалтын тогтолцоо гэдэг чинь одоо зүрх судасны тогтолцоо, шээс дамжуулах тогтолцоо, эргэтэн тогтолцоо ч гэдэм хоол боловсруулах эргэтэн тогтолцоотой яг адилхан дархлаа тогтолцоо гэдэг чинь зөвхөн хамгаалах ажлыг л хийдэг. Тэгэхээр өнөөдөр би зүрхний юм уучаад зүрхэнд хэрэгцээтэй хоолны нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэчээд миний дархлаа сайжирж байгаамаа яриад ээж болохгүй байхгүй юу? Би энийг хэлээд байгаа. Кальц буюу бодисын солилцоог дэмждэг кальцийн төрлийн бүтээгдэхүүн уучаад энэ миний дархлааг дэмжнэ гэж яриад байдаг байхгүй юу? Тэгэхээр эн чинь бас яг шууд утгаараа бас үгүй ахна ш. Яг хөө цаад утгаараа дэмжиж магадгүй. Одоо тэг хэрэгцээтэй байх. Гэхдээ шууд утгаараа дархлаа тогтолцоо буюу гадны нэм бактери вирусээс хамгаалдаг дотор үүссэн одоо төрөл бүрийн зөрчлүүд нь штэ. Халдварлагдсан эсүүд байна, хавдрын эсүүд байна, янз бүрийн гажууд байна. Эдрийг засдаг юм чинь дархлаа тогтолцоо л хийдэг байна штэ. Тэгэхээр дархлаа тогтолцоо чи өөр хаана байд юм бэ гэж асуугаад идэгин. Хүний биеэр дархан байрладаг. Одоо хамгийн том дархлааны эргэтэн чи арьс гэсэн үг. Арьс чи ингээл гатнаас ингээл юм оруулахгүй байгаа штэ. Ингээл бүх эргэтэн тогтолцоо, бүх одоо хаасайгүй дархлаа тогтолцоо өөрөө ажиллаж идэг. Гараа эсгэлээ гэхэд хэрэг энэ гар дархлаа сул байвал идээлнэ. Тийм үү? Идээлж одоо өрөвсөж 7 10 хоногийн дараа идэгдэг бол зарим хүнийх зүсэгдлээ маргааш нь 5 тогтоод ингээд нэг 3 4 хоногийн дараа нөгөө 5 нь унж идэг ч юм уу. Тэгээ миний дархлаа хэр их муу байна гэдгээ өөр дээрээ бас мэдээд аав. Хэр баргийн хүмүүс ингээ ханиаттай том хүрээд гүйж яхад би ерөөсөө ханиат төрдгөө штэ. Би арцсангуугаар ёо гэдгүү штэ ч гэдэг юм. Ингүүл бол таны дархлаа бас сайн байх юм. Тэг сайн байна гэж үнэлчих болно. Заавал шинжилгээ өгөхгүйгээр. Тэгэхээр би ер нь л жаахан өвдчихгүй байна, ядраад байна. Би ингээд 10 цагийн ажлын ачааллыг би дийлж чадахгүй байна гэвэл уучлаарай таны дархлаа ер нь сул байна л гэсэн. Хүний дархлаа хүчтэй байгаа үед 10 байна уу 12 цагийн ачаал байна уу хэд байна уу хамаагүй дийлээд гардаг. Тэрэндээ те ядардггүй те чилдэггүй ч гэдэг юм уу те маргааш нь яг шинэхэн юм шиг дахиад ингээ босоод ирдэг. Өөрөлдвөл та энэ дээр доголдоод байвал дархлаа сул байна гэсэн. Тэгэхээр дархлааны энэ олон төрлийн бүтээгдэхүүн дотор ер нь бол дархлаанд тижээл болдог. Дархлааны одоо эсүүдийн яан болохгүй энд нь ингэчээ энэ тижээлийн нөхч усын нөхч одоо юу гэдэг шимийн нөхч ч гэдэг юм ингээ байж байгаа энэ эсэг бүлэг бүтээгдэхүүнийг дархлаа дэмждэг бүтээгдэхүүнүүд гэж ярьдаг. Энэ хоол нь дархлаа тогтолцооны тэр хэдэн сая эсүүдийн чин хоол болж идэг бол нэг хэсэг нь болохоор тэр эсүүдийн чин юу хийхийг зааж өгж идэг, замын зааж чиглүүлж, сургаж, боловсруулж, хүй хаа эн чи ийм штэ одоо тийшээ яв. Хүй наа чин коронавирус, хүй наа чин БЦ вирус ахгүй гэдгийг чин зааж ялгаж салгаж өгж идэг нэг хэсгийн чин иммунокоррелятор буюу дархлааны эсүүдийг сургаж зааж мэдээлэлээр хангаж идэг хэсэг бүлэг буюу сургалтанд сууж ухаан суулгадаг. Боловсрал олгодог гэж ойлгоо. Нэг хэсэг нь хоол болж тижэл болдог бол нөгөө хэсэг нь боловсрал болгож ухаан суулгаж идэг гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр бид нар одоо амьдрал дээр ч гэсэн ингээд аваад үзэхэд хүүхдээ яадаг вэ гэхээр би ингээд хүүхдээ хувцлаад хооллоод байгааг л би хүүхдээ өсөж जैन сайн өсөж जैन шүү. Би өстой нэрэ мундаг өсөж байгаа гэж ярьдгүй шүү дээ. Бид нар тэр хүүхдэд зөв боловсрал олгож өөрөөрөө үлгэр дуурайл болж те энэ чи амьдрал чи ийм байдгийг шүү хүмүүн ийм асуудал байдгийг шүү эндээ ингэж энэ асуудал бэрхшээлтэй ингэж ажиллаж байгаараа гэдгийг зааж өгснөөрөө тэр хүүхэд зөв амьдрдаг штэ. Тэгэхээр дархлааны эсэд ч гэсэн хоол болдог нэг хэсэг юм байдаг бол ухаан сулгадаг нэг хэсэг нь байх хэрэгтэй. Тэгэхээр би одоо миний ярих гэдэг өнөөдрийн энэ чухал зүйл бол ухаан сулгах гэдэг байгаа байхгүй юу? Тэр дархлааны эсийг ухаажуулах гэдэг юм гэсэн. Хоолыг бол ингээд олоод идчихдэг байна шүү дээ. Бид нар хүн ч гэсэн амтныхаа хувьд бол хоол тижээлээ олоод авчдагтай яг адилхан. А яаж би ухаан суух вэ? Энэ амьдралын ухаанд би яаж байх вэ? Яаж би доголдохгүй тэ энэ насыг барах уу гэдэгтэй адилхан дархлааны эсүүд ч гэсэн өөрийнхөө амьдрах насандаа хэрхэн ямар дайсантай би тэмцэх ёстой юм бэ? Надаа хэлээд өгөөч, заагаад өгөөч. Би тэрийг ч тусгаад өгье. Тэр ямар коронавирус эдийн тэрийг ч налаад өгье гэдэг юм чинь дархлааны эсүүд ч өөрөө ихэд бэлэн байдаг байна шүү.
Тэрэнд зөвхөн сургалт хэрэгтэй байна. Тэр эсүүдийг сургаж боловсруулахгүй бол өнөөдөр бидний биед байгаа өвчнүүд болох ялангуяа харшил байна. Астам байна, псориаз, нейродерматит, гломерулонефрит, сахарын өвчин гэл одоо ерөөсө энэ гажуудлаас үүссэн өвчнүүдийг ангаах ухаан дарж дийлж эмчилж чадхаа болцсон шүү дээ угаасаа. 75% ингээ буугаад өгсөн байхгүй. Тэгэхээр энийг ямар ч ангаах ухаан, Америкийн ангаах ухаан ч вэ нүү, тий уламжлал ангаах ухаан вэ нүү, ямар ч ангаах ухаан энийг дийлэхээ бархаа болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрийнхөө дархлаанд ухаажуулж энийг зөв болгож эн чин хүү, эн чин ийм юм чи дархлаа тогтолцоо байдаг бол чи их ажиллаад байна штэ, чи буруу ажиллаад байна штэ гэдгийг нь хэлж өгөхгүйгээр бас болохоо болчиход байгаа. Тэгэхээр яг энэ дээр одоо бид нар тэгвэл одоо дархлаа дэмжих ёстой, дархлааг бас зарим үед дарангуулж явах ёстой мэн гэдгийг жоохон олоод харчиж байгаа болов уу гэж харж байна. Тэгэхээр дархлаа тогтолцоо чи өөрөө тэнцвэртэй байдаг юм байна ш. Энэ тэнцвэр алдагдахаар өвддөг. Энэ тэнцвэр алдагдаад доошо буухаар бид нар ням бактери вирусын халдвараар өвддөг. Мөөгөнцөр одоо юу вэ 9 жирийн халдварууд байдаг шүү дээ. Паразитын халдвар байна гэх мэт. Тэр дархлаа тогтолцоог доошоо унгааж болохгүй байдаг байна. Сайн ажиллаж явах хэрэгтэй. Тэгэхээр сайн ажиллаулаад байна гэчээд энэ дархлаа тогтолцоо ихсээд ирүүл яах вэ? Баас өвдөд байна. Төрөний миний нэрсэн өвчнүүд байна. Харшил, астам, сахарын өвчин, псориаз, нейродерматит дараараа олон өвчин, үе мөчний өвчин бүгдээрээ ихсээд байгаа. Тэгэхээр энэ дархлаа тогтолцоо тэнцвэрээ алдаад дархлааны эсүүд гажуудаад зарим нь ажиллаа хийхгүй, зарим нь хит ихтэй тэнэгтэж ажиллаад байгаа гэсэн үг байхгүй одоо нэг ёсны хар үгээр ярихад хит их замбраагүй ажиллаад эхлэхээр бид нэр өвдөд идэх юм аа. Тэгэхээр одоо энэ дархлаа тогтолцоонд яг тэнцвэрийг хангадаг. Хүй одоо чи сэр бол болиочи наад чи нэм бактери вирус ороод энэ хүй наад коронавигоос ингэж хамгаалах ёстой байхгүй гэдэг чинь зааж өгдөг. Эсвэл чи дэндүүх ажиллаад штэ болилдоо хашил чи юм байхгүй юу. Хүй наад чи одоо юу вэ чи сахарын өвчин чи ингэдэг байхгүй чи болилдоо гэдэг юм чинь зааж хэлж өгч сургадаг боловсруулдаг семинарт суулгадаг сургалтанд судаг ийм юм чин үндсэндээ бидэрт хэрэгтэй буюу зам загч хэрэгтэй. Дархлаа тогтолцооны луужин буюу зам загч хэрэгтэй байгаад. Энэ өөрөө бидний цуснд өөрөө шүүрж ялгардаг байхгүй юу. Уг нь хүний бие махбод ч өөрөө байгалийн бүтээл учраас байглаасаа өөрөө энэ одоо зааж чиглүүл сургадаг юм чин биеэс ялгардаг. Энэ 15-аас 25 наснд хамгийн сайн ялгарч идэг юм. Гэвч одоо нөгөө цивилизацийн өвчин бол цивилизац гэдэг чинь угаасаа нөгөө дархлаад ороотлын ийм өвчний гол шалтгаан болчиход байна шүү дээ. Хүн өөрөө байглаасаа холдоод одоо ингээд юу гэдгийг яг нарийн дээр үл ингээд байшин дотор суугаад шаврын дотор орчоод ингээд байглаасаа өөрийгөө ингээд хязгаарлалчаад байгаа учраас хүний дархлаа тогтолцоо хангалттай сайн одоо ямаа ялгаруулж ажиллаж чадхаа болчиход байгаа. Тийм учраас бидний одоо юу гэдгийг дархлааны эсүүдэд сургалт явуулдаг, байнгын одоо зааж яадаг, сургаж яадаг, хүй одоо тэгдэж шүү, ингэдэж шүү, адаа наатаа ингэрэ тэгэрэ гэдэг ийм чиг үүрэг өгдөг ийм одоо юу гэдгийг мэдээллийн энэ молекулууд чи ялгарч чадхаа хэлчихэд байна. Энийг бид нар юу гэж яриад байгаа юм бэ гэхээр эн чинь өөрөө трансфер фактор ахна шүү дээ. Тэгээ манайхан энийг нөгөө капсулд савн тэгээ капсулдад гаргаад ирэхээр энэ гадны нэг ямарваа нэг юм миний биед орж ирээд намайг ингээд те нэг яах гээд байна гэдэг ийм ажигласан байдлаар манайхан ер нь тий анзаараад хараад идэг. Хүн гэдэг амьтан тэгж хараад идэг. Яг нарийн дээр бол эн чинь өөрөө хүний цуснд өөрөө шүүрж ялгарч идэг. Ялангуяа энэ өвчүүний ард байрладаг сэрэ булчирхаагаас дархлааны төвийн эрэхтэн сэрэ булчирхааг байдаг аахгүй. Тэрнээс шүүрж ялгарч идэг ийм жижигхэн мэдээллийн молекул аахгүй. Мэдээлэл өгнө. Сургана. Нөгөө боловсролыг чи дээд боловсролыг чи өгөх гээд олох гээд байна гэсэн үг. Тэгээ энэ трансфер фактор чинь харамсалтай нь 15-аас 25 наснд л хамгийн сайн ялгарч чаддаг хүнээс. Тэгээ тэрнээс өмнө боловсроогүй цэрэ булчирхай хангалттай одоо хөгжөөгөө учраас ялгарч чаддгүй. 25-аас хойш наснд ерөнхийдөө хэмжээнд багасаад ирдэг учраас яаж чаддгүй ахна шүү дээ. Бүрэн үйл ажиллагаагаа хийж чадхаа болоод эхэлдэг. Ийм учраас бидэнд тэгэд 15-аас 25 наснд хангалттай ялгараад хангалттай одоо юу гэдгийг одоо залуучууд эрүүл байж чадж байгаа юм гэхээр бас үгүй. Тэгэхээр энэ угаасаа дутагдaltaй байгаад байгаа байхгүй. Тэгээ эрүүл хүн амд яг энэ трансфер факторын шүүрэл ялгарлтын хэмжилт игээд НКС буюу байгалийн хядагч эсийг яг идэвхтэй байлгаж чадж байгаа мó бие махбод чинь тэгвэл энэ ялгарч явах хэрэгтэй юм чинь ингээд тооцоод үтсэн чи уучлаарай яах нь штэ угаасаа ялгарч чадхаа болцсон юм байна. Тэгэхээр хүн төрөлхтөнд энэ дархлаад оройтол буюу
дархлааны одоо энэ яагаад миний дархлаа суларсан юм? Яагаад би өвдөд байгаа? Яагаад ингэж байгаа юм? Би өстой сайн штэ. Миний дархлаа сайн штэ гэд одоо маргалдаад ах юмгүй болцсон байна гэсэн үг байхгүй. Би өөрийгөө дэмжижил байхгүй бол, тэтгэжил байхгүй бол уучлаарай. Бид нар байглаасаа холдсны нэг хор уршиг болж байна л гэж олж харна. Тэрнээс үгүй штэ гэд одоо тэг мэтгэлцээд ах юмгүй болцсон байна гэсэн үг ахна штэ. Тэгээ одоо энэ коронавирус дээр хоёлаа давгаахаа жишээ татаад үзье л да. Коронавирусээр хэн өвдөд байгаа юм бэ? За тэгэхээр дархлаатай л холбоотой юм чи. Яагаад эмчнэр дархлаагаа дэмж гэж яриад байгаа юм гэхээр үнэхээр дархлаа сайн хүн байвал халдар авахгүй байж болдог. Өвдөхгүй байх боломжтой. За магадгүй өвдлөө гэхэд их хөнгөө өвдөнө. Коронавигаар их хөнгөө өвдөж байгаа тохиолдлуудыг би трансфер фактор бүтээгдэхүүний уугаад маш хөнгөө өвдөж байгаа хүмүүсийг би зөндөө харж байна. Хөнгөө өвдөд эдэгж байна. Үнэхээр дархлаа сул дорой байвал одоо юу гэдгийг одоо тий ингээл нас орчоод штэ энэ хідэн одоо хүн нас орсон байгаа бид нар одоо яриад явах тий коронавигаар. Тэгэхээр тэр испанка гэж яриад байдаг нөгөө 10 тий дэлхийн 1-р дайны үед гарсан бас цар тахал биш штэ. Бас л ялгаагүй цар. Хүн төрөлхтөнд ингээд нэг тодорхой хугацаанд нэг цар тахлууд гарч яг үндэ байгаль өөрийгөө би бол тэгж хардаг. Сэгсэрдэг юм уу гэж би хардаг. Дийлхэ болж байна. Одоо энэ хүн амын популяцийн нэгсэлтийг байгаль өөрөө дийлхэ болоод эхлэхээрээ өөрийн ийм ямаа хийдэг. Угаасаа энэ ч амьд ахгүй, байгаль ч өөр амьд, дэлхий ч өөр амьд ахгүй. Тэгэхээр арай л их вэ штэ гэдэг юмыг би хийж гэнэ үү гэж би хараад байна. Энд хин тисэж үлддэм бэ гэхээр хин дархлаа сайн, хин чон шиг одоо өвдөхгүй байх, тэр чадaltaй байгаа хүмүүс тэр зүйл анги гэж зүйл одоо популяц нь л үлдэнэ. Хүн чинь угаасаа л байгалийн бүтээл. Тэр зүйл амьтад буюу байгальтайгаа оршин байдаг энэ хүн өөрөө үлдэнэ, бусд нь цэвэрлэгддэг. Тэр хөгшин, тэр өвчтөө, тэр юу гэдгийг те тэсвэргүй, тэр амьдрах чадваргүйнүүд нь угаасаа байгалийн зам ёсороо цэвэрлэгддэг байна шүү дээ. Тэгэхээр энд юу яригдаад байна гэхээр та өнөөдөр үнэхэрийн одоо энэ дархлаа тогтолцоогоо сургаад мэд те одоо сургалт гэдэг нь ямар чухал юм бэ гэдэг би зөндөө их ярьдаг шүү бид нар. Өөртөө сураад идэг юм биш дархлаагаа сургадаггүй. Зүгээр л тижээл өгөөл тэтгэл хоолын гидсийн ингээд дүүргээд идэг байхгүй. Тэрнээсээ сургаж боловсруулж хүй наад чи энэ штэ. Хөөе наад чин юу чин энэ бактери чи ингэдэй. Хөөе вирус чи одоо бүр замбраагаа алдаад бид нар вирусыг дийлхэ болчиход штэ. Ягаад хавдрыг дийлж чадхаа болчиход байгаа. Ягаад С вирустэй бас тэмцэж чадахгүй байгаа юм ч гэдэм үү те. 100% одоо тодорхой типүүдтэй л ажиллаж байгаа бол 100% тэрийг бас дарж чадахгүй л штэ. Энэ юу хэлээд байгаа юм гэхээр вирус чин дандаа хэлбэрээ өөрчилж мутацд орж ингээд эмчилгээ гараал ирэнгут мутацд ороод хэлбэрээ өөрчилчихдэг байхгүй ингээд аюу гой болчдөг байхгүй ондоо хэлбэрт орч. Тэгэхээр тэрийг нь дарах нөгөө нэг арай гэж муу гаргаж авсан юм нь хүчмгүй болчихж байна гэсэн. Ингээл хүн төрлөختөн чинь тэрний хойноос хөөцөлтөл байгаа байхгүй. Яг нарийн дээр бол тэр вирусыг дарах гэж үзээд идэг болохоос ш дархлаагаа өнөөдөр би сургацсан байхад миний дархлаа тэр БЦ вирус нь байна уу, хавдрын вирус байна уу, тэр коронавирус байна уу бүгдийг нь устгадаг байхгүй. Ийм чадварыг уг нь байгаль ээж бидэрт өгсөн юм байна. Энийгээ бид нар одоо тий тоодгүй гэдэг юм уу? Одоо тий тоолоо гэхэд зүгээр тижэл хоолын л өгöd идэх байна ш. Өөрөөр хэлбэл би дархлаагаа сайжруулж яана гэл гидсийн л дүүргээд идэх дархлааны эсэхэн. Тэрнээс ухаан суулгаж яаж ажиллахыг зааж өгдөг л гэсэн үг байна. Тэгэхээр трансфер фактор ч өөрөө ийм учиртай. Тэгээд энийг бусад одоо юу гэдгийг дархлаа дэмждэг хоолны нэмэлт бүтээгдэхүүнтэй ингэж харьцуулаад яриад идэг. Үгүй харьцуулж юусоо болохгүй. Би түрүүн хэллээ те тижэл болох нэг ондоо сургалт болох нэг ондоо байд юм аа. Тэгээд ер нь бол энгийнээр ярихад машинаар бол нэг нь би одоо яадаг юм бэ? Зүгээр одоо эдрийг хямдхан ямар машин байдгийг Excel ч байдаг юм уу? Үгүй яадаг морин тэрэгчээс яадаг тэрийг унаа явжээ гэж ярих. Магадгүй хүчин чадал сайтай, моторын хүч сайтай тий одоо Lamborghini ч гэдэг юм уу? Тий ямар л машин байна? Ferrari ч гэдэг юм уу? Одоо хурдны төрөл бүрийн тэрийг унах шал хоёр ондоо яах нь шүү дээ. Ингээл хоёр тис ондоо. Машин гэдэг дотроо тээврийн хэрэгсэл гэдэг дотроо ондоо байдагтай адилхан дархлаа дэмждэг гэдэг дотроо бас ондоо ялгаатай байдаг ахна. Тэгвэл трансфер фактор гэж яг чухам юу вэ? Хаанаас гаралтай, ямар учиртай юм байна? Трансфер фактор гэдэг тий. За
За хоёлаа давга хаад айгуу зүг. Энэ дээр хоёлаа нэг юм яа. Тээврийн хэрэгсэл гэдэг дотроо ондоо байдагтай адилхан. Хатууг нантраа. Битэрийн лайв дээр хүмүүс орж ирсэн байна. Энэ лайв маань шууд нөгөө Америк дахь монголчуудын тий эрүүл мэндийн группээр явж байгаа учраас давга ахын асуултанд төр хариулахаас өмнө би эндээс за энэ тэргэл хулгана гэдэг энэ манай найз өхөн байгаа. Та бүхэн бас мэдж байгаах энэ мундаг зохиолч эмэгтэй байдаг штэ. За манай хулгана маань хүүхэд нь өвдөөд хүн ингээд бүр хий ханиалгаад ерөөсө дарагдахгүй байсан. Тэгээд надаас зөвлөгөө аваад ер нь трансфер фактор гэдээ яриад байдаг найзаа тэрий чинь би нэг хэрэглүүлээд үздэг юм билүү гэд нэг юм зөвлөгөө аваад тэгээд би чи хэрэглүүлээд үзээ. Ингээд ийм класс гэдэг бүтээгдэхүүн ингээд хэрэглээрээ гэд зөвлөсөн. Тэгээд үнэхээр маш их үр дүнтэй бүтээгдэхүүн болсон гэдэг энэ коммент тавьсан байна. Баярлалаа тэрглээ. За за манай Эрка Жанчи мундаг бүтээгдэхүүн. За энэ манай хэрэгэлдэг Америкт байдаг монголчууд маань байна. Хэрэгэлдэг хүмүүс байна. Тийм үр дүнгээ сайхан бичсэн байна. За давга ахын хэлснээр асууснаар давга ахаа таны асуултыг ахиад асууя те. Одоо нөө асуултаа ахиж асуугаад хоёлаа яач. Тэгэхээр яг трансфер фактор гэж хүн юу вэ? Энэ хаанах ямар бүтээгдэхүүн байна те? Тэ витамин юм уу? Одоо юу юм бэ? Эсвэл одоо химийн найрлагатай юм байна уу? За давга маш их трансфер фактор хэлчихэд яг хаанахын ямар бүтээгдэхүүн гэдэг нь бас хоёлаа хэлсэхгүй те. За тэгэхээр трансфер фактор гэдэг бүтээгдэхүүн бол хүний цуснаас ялгарч идэг хүний бүтээгдэхүүн юуг нь миний юм баггүй юу? Таны юм. Миний цуснд байдаг, миний цуснд байдаг. Ийм зүйл. Трансфер фактор бол хамгийн анх би хизээ энийг ууж ицсэн бэ гэхээр төрөнгут эхээс би төрөнгут наранти эхээс төрөнгутаа би ээжийн тэ хөхийг амлаж би уургийг нь буюу 100% сүү орохоос өмнөх тэр нэг хар уург гэдэг шүү дээ. Тэр уурган дотор чинь тэр чигээрээ 100% трансфер фактор байдаг байхгүй. Тэгээд тэр чинь 1-2 хоногийн дараагаас сүү орж эхэлж ингээд сүү болдог шүү дээ. Тэгэхээр тэр анх гарч байгаа эхийн ангир уургаас гарч байгаа тэр хар уург гэдэг байгаа тэр нэг цэхэр шингэн дотор чинь тэр чигээрээ трансфер фактор гэдэг бөгөөд би тэрийг анх ээжээс амлсан. Энэ миний юм баггүй. Миний ээж юм. Надад ч байдаг. Ээжээс амлсан. Энэ ээжээс амлсан энэ бүтээгдэхүүн чинь яагаад би амлах ёстой юм бэ гэхлээр ингэдэг байна шүү дээ. Ээжийн дархлаа тогтолцооны мэдээллийг байгалийн ёс жамаараа, ёс жаягаараа ээж надаа өвлүүлж миний охин ийм өвчин байдгийг шүү, ийм юмнаас ингэж хамгаалах ёстой байдгийг шүү гэдгээ мэдрүүлэхийн тулд надаа мэдүүлэхийн тулд тэр ангир уургаараа надаа дамжуулж өгдөг байна шүү. Тэгээ ангир уургаараа би амласнараа ийм хорон ертөнцид ийм олон өвчин байдаг юм. Ингэдэм байх гэдэг анхны сургалтыг, анхны хичээлийг миний дархлаа тогтолцоо трансфер фактороор дамжуулж авдаг гэсэн үг байна. Ийм учраас няраа үед буюу хүүхэд одоо дөнгөж төрсний 1 сар дотроо хүүхэд өвддөггүй байх тэр магадлал нь өөрөө ээжээсээ сургалт авсан учраас өвдөхгүй байгаад идэх байна шүү дээ. Заавчлаарай. Тэгэхээр юу хэлж яах вэ гэхээр энэ надаа орж ирж байгаа хамгийн анхны байдлаар байгаль ээж надад оруулж өгч байгаагийн нэг хэлбэр нь ангир уурга амлах явдал гэдэг. За хоёрдугаарт нь яах вэ гэхлээр трансфер фактор яга минийх гэдэг юм гэхээр энэ өөрөө миний энэ өвчүүний ард байрладаг сэрэ булчирхаагаас ялгарч идэг юм. Энэ хизэнээс хамгийн хүчтэй сайн ялгарч эхлэх вэ гэхээр 15-аас 25 наснд хамгийн сайн ялгардаг. Ерөнхийдөө багаар ялгардаг. Гэхдээ 15-аас 25 наснд хамгийн сайн ялгардаг байна шүү. Тийм учраас тэр насны хүмүүсийг эрүүл хүн гэж аваад одоо жишээлбэл ангаа ухаан 18 настай хүмүүсийг эрүүл гэж авч үзэж судалгаанд оруулдаг. 18 настай залуучуудыг эрүүл эдэр насны сайн ёстой жинхэнэ эрүүл насаа гэд цэрэгт явуулдаг. Цэрэгт татдаг. Эх орноо хамгаалахад энэ хүүхэд бэлэн гэдэг ийм те эрүүл мэндийн хувьд бэлэн гэдгийг нь тодорхойлж өгч гэнэ гэсэн үг. Яагаад цэрэгт 18 наснд хамгаалдаг юм? Яагаад цэргийг өнөөдөр 30 наснд хамгаалж болдгүй? Эсвэл 45 настай хамгаалж болдгүй? Тийм биз дээ.
Яагаад гэвэл цэрэгт өнөөдөр 10 настай хүүхд явуулж болдгоо юм ч гэдэг юм. 18 гэдэг тоо чи ондоо байдаг ахна шүү дээ. 18 наснд бэлгийн одоо юу гэдэг эмэгтэй хүн бол ингээд нөхөржихөө нас нь эхэлж байдаг. Хүүхд төрүүлж болно. Өөрөөр хэлбэл энэ хамгийн эрүүл нас гэж үздэг байна. Тэгэхээр трансфер фактор яг нарийндээ бол миний юм баггүй юу? Даанч гин өөрийнхөө ямиг энэ байгаль дээр байдаг энэ эхийн ангир уурганд байдаг ямиг бид нар дахин хүртэхгүй бол бас болохоо ойлцсон ийм цаг үе болцсон учраас монголчууд одоо энэ трансфер факторыг амтны ангир уургнаас одоо жишээлбэл үнэний уурга, гүний саам, цагаан ямааны сүв, тэгэл баавгаан донд, засаа, амтнаас шууд тий гөрөөсний цус мус гэдээ авч хэрэглээд идэг нь амтнаас хэрэглээд байгаа. Зүгээр энийг Америкийн For Life компани энэ одоо юу гэдэг тий ухаалаг уургийг мэдчихэд яг үүндээ цэврээр нь гаргаж аваад байгаа. Энийг For Life компани одоо дэлхийд ганцаараа гаргаж аваад байгаа. Энэ For Life American For Life компани юунаас одоо гаргаж авдаг юм бэ гэхээр үнэний ангир уургнаас гаргаж авдаг. Уг нь одоо яг энэ төрлийн бүтээгдэхүүнүүд дандаа хүний цуснаас гаргаж авдаг, амтны цуснаас гаргаж авдаг байсан баг. Одоо гаргаж авдаг амтны цуснаас гаргаж авдаг. Одоо тэр технологи аюу үнэтэй. Үнэндээ цуснаас гаргаж авах аюу үнэтэй гэдэг. Одоо For Life компани үнэний ангир уурнаас гаргаж аваад байна. Өндөгний шарнаас нь цэвэрлээд том молекулуудыг гаргаж хаяад цэврээр нь гаргаж авч чадаад байна. Энийг Америкийн одоо For Life компани яг үнэндээ ингээд гартаа авчаад байна л да, ондоо газар хийж чадахгүй байна. Хоолны нэмэлт бүтээгдэхүүн байдлаар трансфер фактор гаргаж авч чадаад байгаа нь ганцхан энэ компани бахна шүү дээ. Тэгээд дээр нь Америкт байдаг монголчуудад яагаад энэ лайв, яагаад энэ мэдээллийг, яагаад энийг өгöd байгаа юм бэ гэхээр өнөөдөр Америкт байдаг монгол хүмүүс яагаад бид нар энэ группийг нээсэн гэхлээр гол зорилго нь Америкт байдаг амьдардаг монгол хүмүүс Монголоос трансфер факторын талаар сонсчоод Монголоос захиад байгаа байхгүй юу? Мөнгө өгөөд энэ Монголоос энэ бүтээгдэхүүнийг авч ууя гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр энийг зөв ойлголтыг төрүүлэхийн тулд үгүй штэ манайхаа монголчуудаа Америкт байдаг монголчуудад хамгийн хямдхан үнээр трансфер факторыг авч уух боломж чинь угаас Америкээс авахгүй юу? Та Америкээс авч уух маш их боломж байна. Тэгэл аваад уучна. Ерөөсөө яаж уудгийг та энэ групп дээр тийм үү? Энэ одоо мэдээллийг өгсөн ч гэдэг юм анх мэдээлэл өгсөн энэ хүмүүсээсээ та холбогдоод яаж би Америкаас аваад уух вэ гэдгээ мэдээд авчна. Тэгээ та Америкаас аваад уу. Хамгийн хямд, дэлхийн хамгийн хямд газар Америкт нь. Яг тэгэхээр Америк өөрөө энийг үйлдвэрлээд гаргаж байгаа байхгүй юу? Тийм болохоор Америкаас авч уух энэ боломж ч өөрөө эндээс гараад ирж байгаа. Тэгэхээр энэ бүтээгдэхүүн одоо ялангуяа сая корона гарснаас хойш буюу 2020 он гараад яг энэ цар тахал гарсантай холбоотой хамгийн их одоо борлуулалт хийгдсэн. Би одоо энэ компанитай хамтарч ажиллаад 13 жил болж штэ. Тэгэд яг үндэ энэ үйлдвэрлэл явагдаж тэг хамгийн супер сэл нь бол сая 2020 онд өөрийнхөө үйлдвэрлэлийнхаа потенциалыг 30% нэмсэн гэд. Би бол бас нэлээд гайгүй олон жил болж байгаа гэж өөр авалж хардаг. Гэхдээ үйлдвэрлэлийн потенциалаа үйлдвэрлэлээ 30% нэмнэ гэдэг маань дэлхийг хангаж чадхаа болоод ирсэн байна шүү дээ. Борлуулалт одоо тийм ерөөсө хангалттай үнэхээр сайжруулахгүй болохгүй болсон учраас үйлдвэрлэлээ нэмж байна. 20 он гарснаас хойш ямар олон компани үе таалга хааж байна тий. Тэгэхэд одоо дархлаа бол ийм чухал гэдэг юм байна, ийм хэрэгтэй гэдэг юм байна гэдгийг бид нар үнэхээр мэдэрч байна. Амьдрал хэцүү байсан ч хүн одоо юу гэдэг өвдгийн цагт яахын цагт одоо энийг үнэхээр авч ууж байна. Эрүүл мэнд бол номер 1 шүү дээ. Ялцчгүй номер 1. За тэгэхээр энэ Америкийн бүтээгдэхүүн шууд авгаахаа. Энэ Америкийн бүтээгдэхүүн Америкийн Юта мужийн Синди хотод өөрөө үйлдвэрлэл нь байдаг, компани өөрөө байдаг. За үйлдвэрлэл нь хаад тийм мэдэхгүй байна. За Америкийн одоо таад энэ үйлдвэрлэлийн бичлэгүүдийг харж болно. Яг 10 цаг дотор төрсөн үнэний ангир уургийг ингэж бүх фирмүүдтэй одоо эрүүл ингэж үнийгээ тижээдэг фирмүүдтэй ингэж холбоотоо тэндээсээ сүүнийх уургийг ингэж хуурай байдлаар нь хүлээж авч өөрөө боловсруулж трансфер факторынхаа үйлдвэрлэлийг явуулдаг ийм үйлдвэрлэлийн бичлэгүүд бас байдаг. Та бүхэн бас олж харж болно. За тэгэхээр трансфер фактор бол бид нар битэрийн одоо ярианаас давгаах битэр ярианаас ойлгосон бах. Энэ бол дархлааны бусад одоо хоолны нэмэлт бүтээгдэхүүн ч юм уу дархлаа дэмждэг бүтээгдэхүүнтэй адил
дархлааг тижээгээ тэтгээд хооллоод байдаг үг биш юм байна. Энэ бол юу яадаг вэ гэхээр заадаг, сургадаг, боловсруулдаг, өнөөдөр боловсрал олгодог. Хүнээр бол боловсролын систем байх нь шүү дээ. Хоолны үйлдвэр биш яах нь тийм үү? Ингээд Тэгэхээр ямар ч химийн найрлахгүй гэж ойлгох нь байна те. Ямар ч химийн найрлага байхгүй. Илүүдэл болно, одоо витаминууд энэ төр шиг одоо илүүдэл болно, одоо харшил өвөнч гэдэг юм илүүтгэхээр гажин болох энэ төр тийм байх уу? За зөв, айгүй зөв асуулт. Энэ миний цуснд байдаг шүүрж ялгарч идэг юм бүтээгдэхүүн хийдэг ажлыг бид нар мэдчихлээ те. Сургалт явуулдаг. Сургаж идэг, мэдээлэл хангадаг. Бид нар их л мэдээлэл авал одоо давгайхаа би танаас ийм асуулт асууя. Та сургалтанд их суугаад байвал одоо юу гэдгийг би өстө мэдээлэлээ дийлхэ болоод ингээд бүр толгоо задарчих гад идэх юмаа гэдэг тийм байдгүй. Эсвэл одоо юу гэдэг би мэдээллийг дийлэхгүй болоод ирдэг учраас би одоо сургалтанд суухгүй гэдэг тийм байдгүй. Үгүй. Бид нар аваад идэг штэ. Тийм авч илээвэл тий гоё байна. Улмал хөгжил. Яг тэрнтэй адилхан олноор нь оруулж одоо юу гэдгийг трансфер факторыг идчихээвэл сайн. Идэх хийдэхтэй би ингээд нэг дор олныг идэж болох уу? Би ихээр нь идэж болох уу гэвэл ерөөсөө муу юм байхгүй болно. Яг тэр эсүүдийн хооронд мэдээл солилцоо дархлаа тогтолцооны хийдэг тэр шүү энэ ингэ шүү гэдэг энэ мэдээл солилцоо маш хурдтай явагдана. Сайн явагдана. Илүүл явагдана. Тэрнээс витаминтай адилхан гипервитаминоз болоод өвддөн гэдэг юм байхгүй. Витамины бол ихтэл болдгий шүү. Тэр эрдэс бодис янз бүрийн юмны илүүдэл болдгий шүү. Би махад. Тэр чи яагаад гэхээр тижэл хоол нь болоод байгаа учраас хүн хоол их идчихэр бологтоод хаяа хоолны хордлого болдгоо. Хүний бие мах болдог үстэй. Яг тэрнтэй адилхан хэрвзээ замбраагүй хэрэглээд байвал тэр дархлаас сэргээдэг бүтээгдэхүүнд бол илүүдэл гэж болдог. Трансфер факторт илүүдэл гэж болохгүй. Яагаад тэгэхээр хийж байгаа ажил нь ондоо. Энэ намайг сургаад, миний эсүүдийг сургаад дахин сургаад байгаа учраас боловсролын тогтолцоо, одоо семинар, сургалт, олон улсын арга хэмжээ юу гэдгийг тэрнээс бид нар надаа илүүдэд байна би өстө нэр хордлохонд орлоо гэж байдгүй шүү дээ. Тэ? Тэр яг адилхан ойлгох гэнэ шүү дээ. Тэгэхээр мөнгө ч байгаад боломж ч байвал гажууд байхгүй хор хөнөөл байхгүй, дасал болно гэж байхгүй. Энэ би ихийнхээ ангир уургийг дахин уулаа гэд өнөөдөр би дасал олцоод хойноос нь гүүж очоод би одоо мемэ идмээр яна ч гэдэг юм. Ингээд идэг юм байдаг байна шүү. Тэгэхээр өвчин тусгаасаа өмнө одоо байнга хэрглэж байхаас гадна сая тэр найзын чинь хүүхэд өвдснийхаа дараа хэрглэсэн байна шүү дээ. Тэгэхэд тэгвэл бас өвчин тусны дараа бас хэрглэхэд одоо сайн байх нэ. За зөв. Ер нь бол энэ бүтээгдэхүүн бол өвдөхөөс өмнө хэрэгжилжээ гэдэг ийм заавар зөвлөмжтэй бүх чиглэлээр гоо сайхны чүм байна. Одоо та бас спортын өмнөштэй давгаахаа спортын яг энэ фит болгодог ийм трансфер фактор агуулсан бүтээгдэхүүнүүд ч байна. Эрүүл мэндийн чиглэлийн бүтээгдэхүүн ч байна. Ходоод гэж тий эрүүл бүх чиглэлээрээ байдаг. Одоо үнэртүүлэгчтэй хүмүүс одоо ингээд үнэрээр дархлаа дэмждэг гэдэг нь. Үнэртүүлэгч тэр юун дотор ч хүртэл трансфер фактор оруулсан трансфер фактортай үнэртүүлэгч дархлаа дэмждэг юм юмнууд ч байдаг. Тийм болохоор хүн эрүүл мэндэ хамгаалахаасаа гадна өвчтөө хүн дархлаагаа зүйтэй ажилуулах, сургалт авахын тулд трансфер факторыг заавал ууж явах хэрэгтэй. Бүр зайлшгүй. Эмчилгээнийхээ хажуугаар уун хэрэглэнэ. Одоо эмчилгээний хажуугаар гэдэг нь юу гэсэн үг вэ? Танд эмч эм бичээл өгсөн бол та өвчтөө гэсэн үг. Эмээ бичээд өгсөн бол тэр эмнийхээ хажуугаар заавал трансфер фактор уун. Тэгжээж эми чин одоо нэгдүгээр гаж нөлөө гайгүй болно, хоёрдугаар эми үйлчлэгээ илүү сайжирч идэг. Яагаад тэгэхээр дархлааг ажилуулдаг учраас эм орж ирээд тэр эм чин илүү сайн ажиллаж чаддаг гэсэн үг байна шүү. Зарим хүн эм уугаад нэмэргүй байдаг. Тэрнтэй яг адилхан танд эмчилгээнүүд химийн синтетик аргаар одоо боловсруулсан эмнүүд уух хэрэг байна уу? Одоо мис заслын эмчилгээ байна уу? Хим туяа эмчилгээ байна уу? Ямар эмчилгээ гэдгийг Монгол эм уухаар хэрэгцээ шаардлага байна уу? Энэ болгоны чинь завсраар заавал трансфер фактор та заавал ууж явах хэрэгтэй. Дархлааг дэмжиж идэг. Ингэжээж бие махбодыг тэр гадны химийн бодисоос хамгаалж чаддаг байна шүү. За хоёрдугаарт яах вэ гэхлээр өвчтөө хүн уудгийн гол ач холбогдол яах вэ гэхээр дархлаа ажиллаад эхлэхээрээ өөрийгөө дотроосоо эдгэж элашруулах нөгөө сургалт авч эсүүд нь юу хийхээ мэддэг ийм механизм явдаг.
жишээлбэл хамгийн энгийн жишээ одоо юу ах вэ? Мөөгөнцрөөс салтгүй юм эмгтээчүүд байдаг. Мөөгөнцөр бол аюу хэцүү архаг өвч. Ямар ч юм уугаа тэгэл ядруул дахиад болохоо хэлчихдэг. Энийний зовлон олон эмгтээчүүд мэддэг. А таны дархлаа нэгэнт ажиллаад ирэхлээр мөөгөнцөр нь хөдлөхгүй байгаад юм гэж ярина. Үе мөчний өвчтөй зөндөө хүн байна, сахарын өвчтөй хүн байна. Сахарыг одоо эдгээ илаашруулаад зөв зүгээр болгоно гэдэг юм байхгүй шүү дээ. Хүн хоолоороо засал зохицуулж янзлахгүй л болдгоо. Тэгвэл сахарын өвчний үе трансфер факторууга дархлаа ажиллаад байгаа үед сахар ихсгүй байх нөхцөл нь өөрөө бүрдээд эхэлдэг. Боломж нь байдаг. Тэгээд өөрөө хөнгөн хэлбэрээр хоолоо зохицуулж. Өөрөөр хэлбэл эм уухгүйгээр хоол болон трансфер фактораараа зохицуулах хийж болох үхээр болдог. Тэгтээ эхлээд эмээ уугаад сахарын эмийг ууж явж агаад трансфер фактортойгоо хамт хэрглэж явж агаад дархлаа ингээ хүчээ аваад хүчин чадал нь сайжраад ирэхийн цагт эм уухгүйгээр өөрөө сахараа бариад эхэлдэг байна шүү дээ. Ийм хугацаа өгнө. Манайхаа насаараа өвдсөн өвчнийг би хэд хоног уух уу гэж асуугаад байдаг байхгүй. Доор хаяж 6 сар уун трансфер факторыг. Тэгжээж энэ гажуудсан ийм тэнэгэрсэн дархлаа тогтолцоо чи өөрөө ингэж эн чи ингэдгийм байж тээ гэдэг юм а мэдэж авдаг. А ингэсний цагт та одоо үнэхээр энийг дандаа уух уу гэвэл өвчний байдлаас хамаарна. Өнөөдөр та насан туршийн өвчтөй хүмүүс байна. БЦ вирустэй одоо вирусын бүх өвчин, харшил, мөөгөнцөр, хеликобактер, үе мөчний өвчин, одоо астм, псориаз ингээл энэ бол насан туршийн өвчин байхгүй яг нарийн дайрвал. Ядархаар сэтрэх гэдэг. Болохгүй болохоор өвтчих гээд байдаг. Энийг тогтмол өвдөхгүй буюу эрүүл байдалд нь бариад баймаар байна. Эрүүлэл өвдөхгүй л байлгамаар байна гэвэл та өнөөдөр имээр биш. Хоолны нэмэлт ч бас тийм чухал биш байна. Хоолны нэмэлт дотроо хоол тижэл болдог нь чухал биш. Ухаан суулгадаг нь илүү чухал ахна ш. Ингээд дархлаа тогтолцоог ухаанжуулаад эхлэхээр хүний бие махбод яг чон шиг өвдөхгүй байх, өөрөө идэгдэг, өөрөө өөрийгөө долооход идэгдэг, байгальдаа гүйж хагаад идэгдэг яг энэ чон шиг болчдөг ахна ш. Хэр баргийн хүүтийн өмнө хоолоо нүвтэх нь гайгүй болчихно. Хэр баргийн ядарч исэн ч магадгүй 10 цагийн ачаалтаа ажиллаж исэн ч хүн сэргэлэн цовоол байж идэг. Энэ дархлаа тогтолцоог угаасаа ийм байдаг. Энийг л ажиллагаанд оруулаад байна гэсэн. Тэгэхээр өвчтөө өн тэр тусмаа ууж явах хэрэгтэй. За ойлголоо. За ингээд давгаахаа хоёлаа баг 50 минут ярьсан байна тий. Хоёлаа ингээд юугаа лайва өндөрлөе гэж бодож байна. Асуух зүйлүүд ч гэсэн гайгүй ах шиг. Ер нь бол уудаг улсууд, Америкт байдаг уудаг монголчууд маань бүтээгдэхүүний бас үр дүнгийг хараад тий бас өөртөө сэтгэлээ битсэн байна. Тэгэд болвол бид бүхэн одоо энэ эрүүл мэндтэй холбоотой, ялангуяа дархлаатай холбоотой яагаад монголчууд энэ бүтээгдэхүүнийг Америкт амьдардаг юм бэ? Монголоос захиад идэх юм бэ? Яагаад энэ бүтээгдэхүүн ийм хямдхан байхад чинь тэндээ аваад уугаад тэг гэр бүлэрээ бас эрүүл байх одоо яг үндэ цаар тахлын үед эрүүл байх нөхцөл боломж чинь байна шүү дээ. Та бүхний гарт байна шүү дээ. Өнөөдөр бид нар магадгүй Монголоос нэг бүтээгдэхүүнийг $85 авч явахад Америкаас $50 авах боломж байна шүү дээ. Тэгэхээр энийг ашиглаач та бүхэн минь. Энэ боломж чинь та бүхний гарт байна. Тэгэхээр Монголд $85 бүтээгдэхүүн байхад бид нар авсаар л байдаг, ууж идсээр л байдаг байхад та бүхэнд тэнд 50 эдхэн доллараар байхад аваад уугаач гэдэг ийм уриалгыг нэгдүгээрт гаргамаар байна. Хоёрдугаарт энэ бүтээгдэхүүн дээр ихэнх хүмүүстэй Монголд байдаг ар гэр нууцсан байдаг. Тэгээд наанаасаа аваад өөртөө ууж идээд үнэхээр одоо боломж болцоо нь байвал наана хэрэглэх. Тэгээд наанаасаа одоо эндээс биш наанаасаа авч өөр хөлтөд явуулах ийм боломж чинь бас байна. Тэгэхээр энийгээ бас эдийн засгийн хувьд ч гэсэн өөрсдийгөө хамгаалах, эрүүл мэндийн хувьд хамгаалах, эдийн засгийн хувьд ч гэсэн юм хамгаалттай байгаа чи. Эн чинь бас 30 хэдэн долларын зөрөө гэдэг чи 20 хэдэн долларын зөрөө гэдэг чи ялгаатай мөнгө. Тэгэхээр энийгээ ч гэсэн та бодолцоороо гэдэг үднээс энэ мэдээллүүдийг өгөөд байгаамаа. Тэгэхээр энэ мэдээллийг өгч байгаа зөв олж хараарай. Ямарваа нэгэн юмны компани бүтээгдэхүүнийг сурталчлан гэхээсээ илүү энэ лайв, энэ бичлэг, энэ мэдээллүүдээс хэрэгцээтэй ямаа өөртөө нааж аваарэ гэдэг үүднээс энэ группийг нээгээ та бүхэнд энэ мэдээлэл түгээж байгаа шүү. За ингээд дараагийн 7 хоногийн нэгд өдөр та бүхэнд
Польшоос 2 эмч оролцсноо. Польшид ажиллаж байгаа 2 эмч маань коронагийн үед коронавигаар өвдсөн юм тохиолдолд коронавигийн үед трансфер фактор ууж идсэн тохиолдлуудын талаар ярих болно. Өөртөө энэ дээр маш их практикта, маш их туршлагатай ганц нэг нь бүр өөртөө өвдсөн байгаа. Тэгээд энэ трансфер факторыг уугаад яг энэ коронавигийн үед ямар зүйлийг мэдэрсэн бэ? Юу болвоо гэдэг юм дээр бас бид нар болцсошгүй аюулаас хамгаалах үүднээс бас энэ талын лайвыг өгөх юм байгаамаа. Тэгээ та бүхэн бас идэвхтэй оролцоорой гэдэг энэ зүйлийг та бүхэнд бас зар болгоод хэлье. За ингээд давгааха бас дараа хизээ гинэ. Хизээ гэсэн бай дараа. Дараагийн 7 хоногийн нэгд өдөр л ер нь дандаа энэ лайв маань явж байгаа. Улаанбаатарын цагаар нэгдэх вэ те? Америкийн цагаар бол бүтэн сайдар байх нэ. Яг энэ цагууд гэсэн үг. Яг л энэ цагаараа байх бах гэж бодсон. Гэтэ Европын цаг чинь бас ингэж байгаа нь давгааха. Америк Монголыг болохоор бид нар ингээд өглөө ороход танаа Америкт ингээ орой болчиход идэг байхгүй юу? А Европ чинь ингээд яг Америк Монголын дундах цаг байхгүй юу? 7 цагийн зөрүүтэй. Тийм учраас яг хөө тэр лайв маань өөрөө явагдаад групп дээр хадгалагдчихдаг учраас бас та бүхэн олоод хараараа. Гэхдээ дөхөөд ирэхлээр нь яг хідэн цаг вэ гэдэг зараа тавиач гэдэг зүйлийг би хэлье гэж бодож байна. Тэгээ тэр 2 эмч маань Америкийн цагаар боломжит цагаараа бүтэнсээ өдрийн орой байхаар ямар боломж байна уу? Хэрвээ тийм боломж авахгүй бол нэгд өдрийн өглөө байдаг ч юм уу нэг тийм өглөөн орой цаг нь ямар байх нь эсвэл бүтэнсээ өдрийн өглөө байдаг ч юм уу яаж орж болохоор байна уу? Бүтэнсээ өдрийн цаг дотроо та бүхэн бүтэнсээ өдөр амардаг байна гэж би хараад байгаа. Тий. Бүтэнсээ өдөр дотроо өглөө юм уу өдөр юм уу орой ч юм уу яг энэ цагаа тохируулаад орооч гэдгийг би нэг хэлээдгээ. Тэгээд болно бодож байна тий. Өөр корона тусчихсан хүмүүс ч бас байгаа юу? Корона тусчихсан эмч өөрөө би бүр оролцооч гэдэг ийм саналыг тавьсан байгаа. Тэгээд окей гэдгсэн байгаа. Тэгээд 2 эмч Польшид ажилладаг 2 эмч тийм үү? Польшуудаа яг үүндээ өвчтнөө үзэж байгаа төрх эмч нар ч өвдчихдөг байхгүй юу? Европ ч угаасаа нээлттэйгээр хүмүүсээ үзэх бол яах юм юг нь яатсан тэгээд үзэж байгаад би корона авцсан юм аа гэд ингээд ярьж исэн өөрийнхөө тохиолдол трансфер факторыг яаж угаад яаж хурдан хугацаанд ингэсэн бэ гэдгээ өөрөө тохиолдлоо бидэрт ярьж исэн. Тэгээд энийг бас Америкт дэдэг монголчууд бас их сонирхолтой байх болов гэж бодож байна. Хэн мэдлээд өвчин ямар хэлж ирэх хийсэд ирнэ штэ. Хийсэд наалтцсан тохиолдолд бид нар яаж арга хэмжээ авах юм бэ яах вэ гэдэг юм яралтай юм чинь бас та бүхэнд бэлэн байж хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр энэ аюул чухал юм бас лайв болно. Тэгээ та бүхэн бас нээлт орж ирээд бүгдээрээ нээлттэй асуух зүйлээ бас асуугаарай. Биднийг энэ хорвоо ертөнцид оршин байх энэ болцоог яг үүндээ дархлаа маань олгодог шүү. Манайхаа тэгэхээр та ямар ч ажил хийж болно, та ямар ч юм хийж болно. Зүгээр яг хуу энэ бүтээгдэхүүнээ ууж идэж улам хүчтэй эрчтэй ажиллах гэр бүлэрээ эрүүл байх нөхцөл чинь өөрөө трансфер фактор юм байгаа шүү. Тэгэхээр та бүхэн бас зүгээр олж хараарай. За ингээд давгаахаа баярлаа. Бас урилга хүлээж аваад хамтдаа бас асуух зүйлээ асууж ярилцаж яасан бас их сайхан боллоо. Учир нь тэгэхээр би зүгээр сургалт тавиад байх нэг ондоо яг хэрэгцээтэй юм асууж хэрэгцээтэй зүйлд нь хариулах бол бас энэ лайвын энэ цагийг аюу үр бүтээлтэй өнгөрөөж байгаа нэг хэлбэр гэж бодож जैन. Тэгээд давгаахтай энэ лайвд оржсэн танд маш их гялалаа. Баярлалаа. Тэгээд зүгээр. За баярлалаа. Дараа бас лайвда яг гоо орж ирж асуух зүйл байвал асуугаарай давгаахаа. Окей. Их сайхан мэдээлүүд биднэрт зориулж өгж байгаад их баярлалаа. За. Энийг сонсож байгаа хүмүүс ч гэсэн дараагийн ийм лайв юун дээр өшөө олон хүмүүст хэл дуулгаж бас бүгдээрээ оролцож явах юмсан гэж хэлж байна. Бодож байна. За баярлалаа. За баярлалаа давгаахаа. Сайхан амраарай. Түр баяртай. За баярлалаа. За баяртай.